За намаг Гамболд гэдэг би 96 оноос хойш хуваарь төмөр хийж ажил хийсэн. Тэгэд ер нь бол төмөрийн дархны удамтай 3 дахь үеийн хүн гэсэн үг. Тэгээ аль нэг нам улс төр хөдөлгөөний ямар нэгэн холбоотой юм бол байхгүй. Гишүүншил юуч байхгүй. Миний хувьд бусадтай адилхан ингээд жирийн иргэдийн адил ингээд ажиллаад амраал явж байна. Гэхдээ өнгөрсөн 90 оноос хойш бүх хугацаанд дээр хувийнхаа дүгнэлтийг хийгээд улс төрийн Монгол Ардын нам бол авилгалын одоо хамгийн том гол толгойлогч бүлэг тийм хүмүүс байдгийг гэж ойлголоо ерөөсөө. Тэгээ энэ улс орны амьдрал нэмэртэй биш юм байна. Энэ бол улс орныг удирдахын төлөө олон ч сонгуулийг төрийн эрхийг хууль бусаар авч чадлаа. Авдаг бүх процессыг нь чарлаа. Сая арчс намын дотоод сонгуул яадгийг чарлаа. Өнгөрсөн сонгуулийг чарлаа. Сая дөхөн сонгуул дээрсэн яаж иргэдийн саналыг хулгайж авдаг гэдгийг ч гэсэн харлаа шүү дээ бүгдээрээ. Тэгээ миний хувьд одоо ийм авилгацсан нийгэмд одоо ер нь цаашид баймааргүй нь оршиж амьдрмааргүй нь яг үнийг хэлэхэд би зүхтах биш харин нөгөө авилгал авдаг тэр бүхэл бүтэн хүмүүс нь зүхтаасаа тэр нуусан мөнгө нь олдоосаа гэдэг үүднээс Монгол улсад байгаа гадаадын элчин сайд төлөөлөгчдийн яамд тандаад манай улсын хууль дүрм бол зүгээр л хог. Энэ хууль дүрмтэй битгий харилцаарай гэдгийг хэлмээр байна. Манай улсын одоо хууль зүйн сайдч тэр одоо дээр байгаа хүмүүс нь бүгд ер нь бол авилгацсан тогтолцоогоо хамгаалсан тийм л хүмүүс юм байна. Тиймээс манай улсад улс орон төлөөлөн суугаад тэр элчин сайдын яамын төлөөлөгч нар манай улсын авилгацсан нийгмийн одоо тэр гол нууц ноёд тэр гишүүд те бүх хүмүүсийнх нь одоо талаар одоо улс олгон болгондоо одоо хавц сэргнээгээд тэрийг илрүүлж мөрдөн шалгаасаа гэж хүсэж юм хувийн зүгээсээ. За гол асуудал дээр тэгэхээр өндөр таван хэвлэм ахын хийж ажиллах Монгол улсад эдийн засгийн одоо хориг тавих одоо яг зөв тийм. Тэгээ гол шалтгаан нь юу вэ одоо ямар нэгэн хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Үндэсний аюулгүй байдалд одоо айцж байгаа асуудал гэж үзэж байна те. За энэ талаараа ярьж. Одоо миний хувийн бодлоор яагаад эдийн засгийн хоригт Монгол улс орох ёстой гэдэг талаар нь би яг хэлэх хүсэж байгаа гол зүйл нь өнгөрсөн хугацаанд одоо энэ төрийн эрхийг хууль бусаар авсан ч ойлгомжтой болсон. За тэр ч яах вэ? За энэ авилгацсан нийгмийн тогтолцоог нураахгүй бол болохгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Монгол Ардын нам нь хууль батлаад тэрийг нь хэрэгжүүлэх бүх албан тушаалтнуудыг томилоод бүх хяналтын бүх сектор дээр өөрсдийнхөө өмнө томилжлоор энэ авилгалын тогтолцоо юм хүмүүнд бол нурах ямар ч үнсэл болохгүй юм байна. Ямар ч боломж байхгүй юм байна. Тэгэхээр гадаад улсаас Монгол улсаас суугаад тэр улсын төлөөлөгч нар улс болгондоо энэ Монгол улсын авилгалын талаар тэгээд судалж мөрдөн шалгаж тэнд хавц сэргнээж энэ Монголын эдийн засгт байгаа энэ мөнгөн дүнгуудыг ер нь баримтжуулж те шударгаар мөнгө олдгоо, шударгаар бусаар мөнгө олдгоо, Монголоос гарч байгаа мөнгө, орж ирж байгаа мөнгө энэ зүй ёсны мөнгө байна уугүй гэдэг дээр бүгд дээр нь хавц сэргнээж шалгаад бүр яг авилгалтай холбоотой илт тийм мөнгөн дүн байвал хурааж аваад өөрсдийнхөө гаргасан тэр нөгөө ажилтныг цалинжуулаад те энэ Монголын авилгалыг бүр талсан зогсоох хэмжээнд нь мөрдөн шалгаж өгөөсэй. Тиймээс бүгдийг хянаж санхүүгийн гол баримтуудыг хянаж шалгахын тулд одоо энэ эдийн засгт хоригт орж иж мөнгө бүрийн шалгах боломж бүрдэх байхгүй юу? Тиймээс шинэ надад бол их хэмжээний мөнгө байхгүй. Би худалдаа 8 хийдэггүй. Би чинь төмөрийн дархан хүмүүсээс надад гадаадаас ямар нэгэн тавилга үнэтэй эдэл авах, морь авах ч юм уу, байр машин авах ямар ч хэрэгцээ байхгүй. Тэгэхээр авилгал авсан хүн хууль бус төр мөнгө яг юунд зориулж байгаа нүдийг би хувийн зүгээс мэдэхгүй ч гэсэн тухайн улсын шалгуур нөхцөл байдлаас харах юм бол одоо нэг ихэнх хүмүүс бол байр машин тансаг хэрэглэл их авдаг юм байна л да. Тэгэхээр Монгол улсаас гарч байгаа мөнгө, орж ирж байгаа тэр бүх мөнгүүдийг шалгаж яхахын тулд эдийн засгт хоригт орох юм бол орчих юм бол энэ авилгалын нэлээд том жинтэйгээр ингээд хомигдох тэр боломж нь бий болох юм байна гэсэн хувийн бодол байна л да миний зүгээс. Шинэ одоо би бол өөрийнхөө санхүү орлогыг ингээд захиалагч нартай ингээд тайлагнаад за би ийм ажлыг чинь авлаа тэдэн дөргийн материал төлөө ингээд бүх юм ил тод байж болдог бол манай улсын эдийн засгт байгаа бүх мэдээлүүд ер нь бол бүгд хаалттай. Ер нь олж мэдхэд
жоохон төвхтэй толгой эргүүлсэн яг л нөгөө кинонд гардаг шиг нөгөө тал нь хаав нэхлээр энэ байна гэж харуулдаг нэг тиймэрхүү хэлбэртэй байдаг байхгүй. Тиймээс Монгол улсын санхүүгийн контролдод хянаад авирлыг бууруулах гол шалтгааныг үндэс суурийг бий болгож өгөх тул энэ эдийн засгийн хоригт орвол иргэдийн амьдралд бол маш их тус болох юм байна. Гэхдээ миний зүгээр бас дахиад ажиллаж байгаа зүйл нь юу гэхээр өнгөрсөн хугацаанд эдийн засгт хоригт ороогүй байснараа монголчуудын амьдрал бол огт дээшлээгүй. Тэгэхээр одоо эдийн засгт хоригт орчих юм бол дээшлэх магадлал нь нэмэгдэх болов гэсэн үгнээс энэ талынх нь өнцгөөс би асуудал хандаад байна л да. Тэгээ өөрөө нөгөө одоо иргэний зүйлс одоо хувийн судалгаач гэдэг юм олон улсын одоо жишээ иймэрхүү одоо хориг тавих хэлбэрүүдийг юу судалж үзсэн юм тийм. Яг эдийн засгт хоригт орчвол яг мөнгөө шударгаар осон гэдэг нь нотлох хүмүүс жоохон төвхтэй гэж магадгүй л ах. Гэхдээ иргэдийн амьдралд бол тийм нөлөө үзүүлэх зүйл байхгүй юм байна. Ер нь бол Ерөлт нийлүүлэлт одоо нөгөө экспорт тэрэн дээр бол ямар ч асуудал байдаг юм байна. Яг тэр тогтмол худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс чинь татвараа төлөөд тайлбар гаргаад сар болгон нөгөө нэг ханган нийлүүлэлтийн компани руугаа шилжүүлдэг тэр тогтмол процесс нь угаасаа байд юм байна. Тэр нь өөрөө нотлогдохлоор жижиг компаниуд ш тэр том компанид ер нь асуудал үүсдэг юм байна. За юу асуудал үүсэх гэдэг юм гэхээр нөгөө л жирийн шудраг иргэдийн хажуугаар нөгөө нэг хууль бус зүйл хийдэг хүмүүсийн хувьд бол тайлагнаж чадахгүй байх магадлал нэлээд өндөр болдгоо юм байна л да. Тэгээ тэд нар болохоор жирийн иргэдийн нэр нүрийг бариад өөрсдөө эрх ашиг хангах гэдэг. Гэтэл би зүг зүгээр ээжж би муу нэртэй баймааргүй шүү дээ. Би авилгал аваагүй жиж би авилгачтай адилхан баймааргүй шүү дээ. Гэхдээ яалчгүй л би буруугүй гэдгийг нотлохын тулд би өөрийгөө нотлож болж ийн. Гэтэл авилгачтад бол тэгж чадахгүй учраас миний хувийн зүгээс Монгол улс хөгжихийн тулд эдийн засаг эрүүл байхын тулд хүмүүсийн амьдралд сайн нөлөөтэй байхын тулд бид эдийн засгийн хоригт орох нь маш гоё сонирхолтой зөв сонголт байх болов гэдэг үгнээс нь иргэдэд хандаад мөн олон улсаас Монгол улсад хүрэлцэн ирээд Монгол төлөөлөгчийн газараар ажиллаж байгаа тэр хүмүүст санал тавьж байгаа хүсэл тавьж байгаа нь энэ байгаа байхгүй. Эдийн засгт орж өгөөч. Тэгэх юм бол монголчуудын амьдрал дээшлэн авилгал буурна гэсэн бодол байна л да миний хувьд. За энэ нөгөө бодол санал одоо юугаа ерөөхдөө та одоо өөр иргэдтэй одоо баг болж ажиллая гэсэн бодол байна. Одоо шаардлага тэгж бодохгүй нь иргэн болгон өөрсдийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлээд хилчээд тэрэн дээр зөв бол нийтээрээ дэмжиж бас элчин сайдын яамд гэсэн хүсэлтээ өгөөд элчин сайдын яамсан тодорхой хэмжээний хариултаа өгөх л ах л та. Миний хувьд бол иргэд нэгдэж болно нэгдэхгүй байж болно. Энэ бол хувь хүний эрхийн асуудал. Бид нар зүгээр эрх чөлөөгөө эдлээд үгээ хэлэх нь эхний ээлжинд энэ боломжоо ашиглаад явсан дэр болов гэж бодож байна хувийн зүгээс. Таны хувьд эцсийн сайдын яамд одоо хизээ бас энэ шаардлага хөрвүүлэхээр зэгч юм тийм үү? Ер нь бол 7 хоногийн дараа одоо би нэг жижиг ажил авсан байгаа. Тэгээд тэр бол бүтэн сар ажил үргэлжлэх учраас зав боломжоор нь ямар ч наадам дараа ч юм хүсэлтээ өгье. Тэгээд энэ талаар мэдгдэх гэсэн хүсэлтэй байна. Ингэж манай улсад яг иймэрхүү нэг юм зочроо өгөх авилгалыг бүр огцом дээд хэмжээнд бууруулах хүртэл дахиад 30 жил зарцуулах хэрэгтэй болчих гээд байна л да. Тэгээ яалчгүй одоо хамаалал эдийн засаг зөв байхын тулд авилгачдад боломж өгөхгүй байхын тулд 60 жилийн хоригт орсон ш надад бол алдах юм хаалга. Би өнгөрсөн одоо хугацаанд би бол авилгал авч үзээгүй. Би ажил хийгээд би нэг сайхан амьдэрсэнгүй гэхдээ миний нэрийг ашиглаад шудраг иргэдийн нэрийг ингээ ашиглаад нэг авилгачд нь завшиж амьдэрдэг ийм нийгмийг бол өөрчлөх хүсэлт бол айгүй их байна. Хувийн зүгээс. Нэг зүйлс та нөгөө одоо энэ сэтэл гэдэг ч юм уу одоо энэ зүйл одоо хизэнээс ер нь одоо бодод. Тэгээд би ч өмнө нөгөө сонгуул дээр манай гэрийн хаяг дээр танихгүй хүн бүртгүүлждэг. Тэгээд тэр хүн саналаа өгчдөг тий. Тэгээд би өөрөө тэр хүн амьдэрдгүйг би мэдээд идэг. Хорооны дарга нь амьдэрдэг гэд бичээд тэр хүн сонгуулийн үнэлэх өгсөн байдаг. Гэтэл нөгөө хуулийн дээр нь бүх юмнууд нь зөв зүгээр идэг хэрнээ. Хорооны дарга иргэний бүртгэл мэдээллийн төв үнэлэх болгож байгаа ингээ бүх процессууд нь төрийн эрхийг хууль бусаар авах бүх боломжийг ингээ бүрдүүлсэн тогтолцоо байгаа байхгүй юу. Тэгээ энийг ингээ цагдаад шүүх ингээ явахлаар бүх хууль дүрмийг нөгөө л авилгачийн хүмүүс нь баталсан тэрийг нь хэрэгжүүлдэг хүмүүс нь тэдийг томилсон ч гэдэг юм ингээд
манай нийгэм ер нь болж битггүй байгаа учраас яалчгүй л инхээс өөр сонголт надад алга